Эсгийн үнэгний томог. Эрт үр цагт сониуч нэгэн үнэг уйдаж ганцаардан хэсүүчлэн явж байжээ. Тэр уйдахгүй байхын тулд элдв янзын юм сэдэн явж байтал нэгэн айл таарч гинэ. Өнөөх айлд нэлх хүүхдийн дуу цангинаж инээд хөөр болж байгаа нь шинэ хүн мэдлсэнийг гэрчлэнэ. Удалгүй бүвэн дуу янгалж өлгийтэй жаал унтжээ. Үнэг энэ бүхнийг ажиглан харж байгаад сахилахгүй идэхээр шийдэн айл руу очижээ. Үнэг унтаж буй хүү дээр очин "Бяцхан хүү минь сэрээрээ надтай хамт явж тоглооч" хэмээн дуудав. Хүү сэрх янзгүй унцаар л байлаа. Гэтэл үнэг "Хүү минь сэрээрээ ээж чинь хол явлаа хэмээн худлаа хэлв. Энэ үгэнд итгэсэн хүү ойлгонож эхлэхэд хүүг ойлвол аав ээж нь сэрнэ хэмээн айсан үнэг "Бяцхан хүү минь унт ээж нь хол яваагүй хэмээн хэллээ. Энэ үгэнд баялсан хүү зүүдэндээ инэвсэглэх нь өнөөх өөдсөн үнэгэнд зугаатай санагдаж хөгжөлтөн тоглож байтал чимээ гарч хүүгийн аав сэрэхэд үнэг тооноор харан зүгчээ. Үүнийг харсан хүүгийн аав арга ухаан сийлэн хүүтэй эсгийн үнэг хайчлан унжуулж домжээ. Маргааш нь өнөөх үнэг дахин ирээд хүүгийн дээр эсгийн үнэг байгааг хараад "Энэ хүү үнэгтэй юм байна" гэд яваад өгчээ. Энэхүү домгоос үүдэн хүүхдийг элдв муу бүхнээс хамгаалах эрүүл чирэг бат бүх хүн болохыг бэлэгдэн үнэг хайчлан домдог зан үйл одоо ч хэрэглэгцээр байгаа билээ. Үнэг хайчлан унжуулахдаа 5 өнгийн гурвалжин буюу Тэгийг хамт хийсэн байдаг нь мөнх тэнгэрийн хөх өнгөөр, хөрс дэлхийг ногоон өнгөөр, ариун агаарыг цагаан өнгөөр, арвжин үрчгийг шар өнгөөр, галх булгантаа улаан өнгөөр тус бэлэгдсэн байдаг ажээ. Бидний сувг та бүхэн таалагдсан бол лайк, сабскрайб дарж биднийг дэмжээрэй. Ингээд дараалцлаа түр баяртай.